Семена та бүхэнд өнөөдөр мэдээ хүргэе. За уралдаанд видео бичлэгээ яаж оруулах вэ талаар зааваргая. За мэдээж Монгол нийт аппликейшнаас суулгасан байх ёстой. Бусдаар өдрөөс Монгол нийт гэж тайхан бол ийм ногоон тооны зурагтай гарч ирнэ. За аппликейшныг талаад орцгоё. За шинээр бүртгүүлэх бол энэ доор нь байгаа шинээр хэрэглэж бүртгүүлэх гэдэг товчон дээр дарна. Ам бүртгүүлчихсэн бол бас пассвордаа хийгээд шууд орох боломжтой. Миний хувьд болохоор өмнө бүртгүүлчихсэн болохоор шууд оръё. За арах юм бол ингээд манай нүүр хуудас гарч ирнэ. За энэ дээр Монгол нийт kids гэдэг Монгол kids хүрээлэл гэсэн байна. Монгол нийт. Энэ хүрээлэл дотор маань уралдаан явагдаж байгаа. За энэ рүү дарж орж болно. Эсвэл уралдааны баннер байгаа. Баннер дээр дараад шууд орж болно. За одоо бол Монгол нийт kids хүрээлэл рүү орчихсон байна. Ингээд доошоо бүгд харах юм бол өмнө оруулчихсан уралдааны видеонууд гарч ирнэ. За мөн уралдааны шилдэгүүд гэж харагдаж байгаа. Энд дээр дарах юм бол энэ барай эзэлсэн байгаанууд нь маань харагдах юм аа. За өөрөө видео оруулахаар мэдээж баннер дээр дарж ороод Монгол нийт kids хүрээлэл рүү ороод пост оруулах уу видео оруулнаа. За эхлээд та энэ дээр мэдээж тайлбараа бичиж өгнө. За би бол уралдаан гэж биччихье. За оны дараа бичлэгээ оруулна. Бичлэг 3 минут хүртэл байна. За ингээл нийтлэх гэж арчна. За үнэнсэн дээр энд байна. Видео маань орж ирж байгаа маа. За баярлалаа.